Сайн байцгаана уу. Дараагийнхаа видеогоор уулзч байгаадаа маш их баяртай байна. Намайг Чулуунбаатарын Ариун Баяр гэдэг. Би анимац хэлтийн малын эмнэлгийн малын эмчээр ажилладаг. За өнөөдөр та бүхэндээ юуны талаар ярих гэсэн бэ гэвэл вакцин гэж ер нь юу вэ? Та ямар вакцинуудыг нохоондоо заавал хийлгэх шаардлагатай вэ талаар та бүхэн мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр вакцин гэж ер нь яг юу юм бэ? Вакцин гэдэг нь бол өвчний маш хоруу чанар багтай өвчний үүсгэгч юм. За маш хоруу чанар багтай учраас мал амьтан бол амархан өөрийнхөө дархлаагаараа түүнийг хоруу чанар багтай тэр вирусыг ялж дийлээд дараа нь бие махбодод өвчний үүсгэгч тэр хүчтэй үүсгэгчүүд орж ирэхэд тэрнтэй тулдахуйц хэмжээний бүх мэдээллийг өөртөө авцсан ер нь ямар хуу тактикаар тулдах уу гэдэг бүх мэдээллийг өөртөө авцсан байна гэсэн үг. Тэгэхээр тэр өвчнийг амархан ялж чадна гэсэн үг. За вакцин гэдэг бол ерөөсөө л хоруу чанар багтай өвчний үүсгэгчийг хэлж байгаа маа. Тэгэхээр вакцин бол бүх нохоо хийх нэг шаардлагатай маш чухал зүйл. Улаанбаатар хотод бол вакцинг нохоо амьдрна гэдэг ойлголт бол баг байхгүйсэн. Яагаад вэ гэх юм бол нохооны вирусын гаралтай Улаанбаатар хотод бол маш түгээмэл байдаг. Манай эмнэлэг дээр өдөр болгон 4-5 нохоо бол найдвартай ирдэг. Зарим тохиолдолд түүнээс ч их ирдэг. Вирусын гаралтай 2 өвчин байна. За дурдах юм бол дистемпер буюу гудраг, паровирус буюу монголоор бол цусан суулга гэж хэлж болно. За эдгээр нь бол бүх хоёулаа вирусын гаралтай. За шинж тэмдэг нь бол цусаар бөөлжин. Ерөнхийдөө эхний шинж тэмдэг бол бөөлжин. За тэгээд цэцгаалтанд сүүл рүү бол цусаар бөөлжин, бас цустай цэцгаалтанд ихэнх тохиолдолд үхэлд хүрдэг юм аюултай өвчин байна. За гудрагийн хувьд бол бас их хүнд гэж хэлж болно. За ихэнх тохиолдолд бас үхэлд хүрнэ. Ингээд 5 хэв шинжээр гудраг бол илэрж болно. За нэгдүгээрт бол хоол боловсрол эргэтэн тогтолцоо гэмтээдэг гудраг байж болно. За дээрэс нь амьсгалын эргэтэн тогтолцоо гэмтээдэг байж болно. Эсвэл мэдрэлийн эргэтэн тогтолцоо гэмтээж байж болно. За дээрэс нь эдгээр ингээд хавсарсан байдлаар илэрч болно. За ихэнхдээ бол хавсарсан байдлаар илэрдэг. За амьсгалын эргэтэн тогтолцоо гэмтээдэг нь бол харьцангуй хөнгөн хэлбэрээр тусч болно. За ерөнхийдөө бол бас л эцсийн хүндрэлийн шатанда бол ихэнх тохиолдолд үхлээр төгсдөг ийм аюултай өвчнүүд байдаг учраас эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн багадаа 45 хоногтоос эхлээд 21 хоногийн давтамжтай үндсэн вакциныг бол 3 удаа хийлгэх шаардлагатай байдаг. За галзуу өвчний тал дээр бол олон зүйл яриад ах шаардлага байхгүй. Амьтан байна уу, хүн байна уу бүгд үхлээр төгсдөг ийм аюултай өвчин байдаг вирусын гаралтай. Тэгэхээр нохоог бол 4 сар хүрэхэд нь галзуугийн вакциныг заавал хийх шаардлагатай байд юм аа. За өдөрт маш олон удаа би хүмүүсээс дуудлага авдаг. Тэг хүмүүс маань ихэвчлэн юу гэж ярьдаг вэ гэвэл манай нохоо ингээд хоолоо идэх болчлаа. Бөөлжөд энэ цэцэг алдаад байна. Эсвэл бүр цусаар цэцэг алдаад байна гэдэг ч юм уу. Эсвэл цусаар бөөлжөд байна гэдэг ч юм уу. Ингээд баг эцсийн үе шатан дээр нь тулахад ерөөдөө мал эмнэлэг танддаг. Тэгэхээр та бүхэн энэ видеог үзэж байгаа бол бити өвчний шинж тэмдэг илэрхээр нь хүндэрсэн тохиолдолд бити ингэж мал эмнэлэг тандаарай. Аль болох эрүүл байгаа тохиолдолд нь эрүүл байгаа үед нь урьдчилан сэргийлэх вакцин заавал хийлгээрэй гэж би та бүхэндээ амжилтлан зөвлөмөр байна. За ингээд та бүхэндээ өнөөдөр вакцины тухай ер нь ямар вакцин хийх шаардлагатай тухай тодорхой богинохон хэмжээний видео өглөө өргөөжтэй байсан гэж бодож байна. Ингээд дараагийнхаа видеогоор уулзтлаа. Түр баяртай.